Амар мэндүү. Мэлмээ тунгалаг үлмээ бат лагшин амгалан үйлс өндөрөө. Тулаа нэвэртэй подкаст. Өнгөрсөнд цэцэн олон, өнөөдөрт мэргэн цөөн. Ирээдүйд зөнч тоотойхон. Монгол ардын зүрэг. Хон яма өхөр гурвын яриа. Өгүүлэх юм уу? Хон яма өхөр гурвын яриаг зохиосон хайдав буюу Агван хайдав. 1779-өөс 1838 он. Хайдав бага наснаас лам болж төвд ном үзээд эрдмийн зэрэг цолыг аван халахын их хүрээний хамбын тушаалыг олон жил гүйцэтгэж байх завсар төвд хилээр олон зохиол бичсэн бөгөөд түүний дотор уран зохиол нийлээд бий. Түүний төвд хилээр бичсэн зарим уран зохиолуудыг дурдах аваас Барс чон хоёрыг дийлсэн эмгэн өвгөн хоёрын тухай үлгэр. Хон яма өхөр гурвын ярьсан нь. Дүрс сэтгэл хүн гурвын ярьсан нь. Урт ус цэрэмпэл химээх нохоотойгоо ярьсан нь зэрэг юм. Энэхүү зохиолын хоёр зүйлийн орчуулга Монгол улсын номын санд буй. Нэг орчуулгыг Шагж багш хийжээ. Шагж багшийн орчуулга төвд ихийг хэтэрхий дагсан тул Монгол найруулга нь сайнгүй болж нөгөө үл мэдэгдэх хүний орчуулгын найруулга арай дээр боловч үсгийн алдаа мадаг ихтэй тул хувилбар нь муу юм. Бурайд лам галбаа бадараа данаа буюу галсан жамба 1867 оны гал туулаа жил орчуулж модон бараар хэвлүүлэхдээ нуршуудалтай олон үгсийг товчлон бүтээжээ. Хон яма өхөр гурвын яриа. Зарим нэгэн оронд аваас сахиагийн гэлэн гизэл гэнэн тэргүүтэн бурхны шавнаар сайн чөлөөт энэ биеийг инкрилэн тэтгэж урт наслан байж номон буйныг үйлдэхийн тусад идэ ундаанд шүтэх хэрэгтэй болж мах идэх хэрэгтэй болж үдийн зогт хэрэглэх яма хонь өхөр гурвыг алахын тухайд хашаанд уйж байхын үест яма нөгөө хоёртоо өгүүлжээ. Таад эд бидний юуны тул гизийг маань өлсгөн өлбөртөл уйва химээвэс өхөр өгүүлрэн. Тайдад ус түлээ авах тэргүүтний хэрэг явдал буй за химээвэс яма. Чи хүч ихтэй тул ачаа ачуулахын учиртаа уягдсан мөн буй за. Би эм яма болбоос сүүгмэн саахын учир мөн буй за. Би эр яма тул юунд уйна? Химээвэс хонь. Би гидс өлсөх бөгөөд хүдэн газарт хөл даарч тэсэхгүй зовлон гидэлхийн аргыг бодхоос бус өөр сэжиглэх санаагүй альж болов гэлэн тойд тэд нэгүүлсгөөт бурхны шав шашныг баригчдын эрхэм мөн. Тэд бурхны шав мөн тул биднийг хорлохгүй л автай. Химээвэс яма. Тийм бөгөөс юунд уйва? Химээвэс өхөр өгүүлжээ. Надад сэтгэл зовох юмгүй. Учир юм буй химээвэс. Нэг тэд өдөр бүр бурханд итгэмүү химэн олонтаа айлдан унсаар байдаг тул итгэлийг явуулахын сурталыг сахиж байгаа нь мөн. Тиймийн тул бидэнд хорлол хөнөөлийг үйлдэхгүй. Хоёрт болбоос амтэн бүгд амгалан хийгээд амгалангийн углуугаад өгсөх болтугай. Амтэн бүгд зовлон хийгээ зовлонгийн угаас ангижрах болтугай химэн нүдэ анин алгаа хамттгаж нягтад айлцсаар байдаг тул бидэнд нэг амгалан гэрүүлэхийн аргыг өөрөө санаж байдаг. Гуравт гэлэн тойд тэд бодисдвагийн санваар авснаар үл барм өдөр бүр амтэн бүгдийг биеэр зочлон амруулсгай химэн ам авч үйлцээр байдаг тул амтэн бидний тусад гэлэн тойд тэд өөрийн ам биеийг орхин чадах химээхээс бус өөрийн ам биеийн тусын тулд бидэнд хорлол хөнөөлийг үйлдэхгүй л автай. Бурхны шав байтхай муу чөтгөр боловч ам авснаас агсаар байдаг. Маргааш биднийг наран ургахын цагт ус өвсөн 50 буй за. Химээвэс ямаа өгүүлжээ. Тийм болбоос юунд уйва? Химээвэс хонь. Яма чи бүс ижгэл бурхны шав гэлэн гизэл гэнэн тэргүүтэн бээр биднийг орчлонгоос тонилгох авралын орон мөрний тул амны аюул тэргүүтэн зовлонгоос аврахаас бус хорлол хөнөөлийг юу үлдэхгүй химэн хэлж тэднээс үүр цайж наран гарах үед гаднаас нэгэн хар хүн тойны герт ирэхүйг ямаа үзэж бөгөөд чагнан сонсох аваас гэлэн хийгээд тойд өгүүлрэн.
Бидний үдийн зоогт авчирсан ямаа хонь үхэр 3 энэ хашааны дотор уяатаа байна. Ярагчин чи төхөөрч үлд. Химээвээс ярагчин өгүүлжээ. Лам нарын зоогийг би төхөөрж үлдвээ сайн мөн асан. Надад чөлөө үгүй байна. Өөр нэг хүнд айлдаж төхөөрүүлмүү. Химээвээс гэлэн. Ах та байсаар байтал бид гэлэн тойд амьтад алахын учир яаж байм вэ? Та хэрхэвч тэр хонь ямаа үхэр 3-ыг алж төхөөрч үлд. Химээвээс ярагчин. Лам нар тойдын энэ мэд шүтснийг үлдэх мөнийн тул алахгүй аргагүй байна. Хүлээж айлд. Би харж үхрийн толгойг цохих их манчуурга хонь ямаа алах ярганы хутгийг авчиръя. Ламтаа үхрийг хүлэх аргамж цус авах сав тэргүүтнийг бэлд. Химээсэнд тойд өгүүлжээ. Сайн болов. Бид бүгдийг бэлдээ. Түргэн ирээрээ. Тойд ярагчин хоёрын зөвлөлдөн хилэлцсэн үгийг ямаа сонсож нөгөө хоёрт өгүүлж гурвуул гаслан тавьж амнаас хайртай аль ч юмгүй тул машид айн гансран гониглож нулимс асаргуулсаар байхын үед нэгэн гэлэн тоймбэр алах 3 малын эзэнхий тарганы хэрийг үзэхийн тулд чавраа зүүж. Чавар. Ламнар гар угаах ус болон багсаг хэрэглээний зүйлээ хийм бүсэндээ зүүж явдаг. Зэс сав бүхий хавдаг. Чавраа зүүх. Лам хүн бүсэндээ зэс сав бүхий хавтгаа зүүх. Ирхээ барьж итгэл майныг унсаар ирсэнд хонь ямаа үхэр 3 гэлэнгээс маш айх бөгөөд эмээхийн нүдээр тормолзон харж чихээ буулгаж биеэ чирчирч ойхолсоор гинших дуугаар ойхлон өгүүллээ. Гэлээ бид 3 чамд гим аль нэг ч үлдээгүй бөгөөтөл одоо аалыг химэн хилэлцэн чинь үнэн буюу? Химээвээс гэлэн өгүүллээ. Та нар гим үлдсэнгүй боловч та нарыг ис албаас надад идэх юм үгүй тул алах хэрэгтэй. Химээвээс ямаа. Та нар итгэл явуулахын суртгаалыг авахдаа амтан хорлол хөнөөл үлдэхийг төвчий химэн бурхны нүдний өмнө хам аваад бид бүгдийг алж болох буюу гэжээ. Тойн өгүүлэх юм. Тэр ч үнэн атал орон цагийн эрх мөнийн тул аргагүй. Химээвээс ямаа өгүүллээ. Орон цагт амтныг үл алагчин олон байдаг тул тэд цөм үлбэрж өгч байна уу? Гэхэд хонь. Бид мэтийн аврал итгэлгүй ядранд оройтсон амтанд асар нэгүүлэхүйн зохиолгүй. Эдхийн тухай даалуулан чадах бөгөөс тойн та нар бурхны хувцсыг өмсний хэрэг юм буй? Та нар бодисодын санварыг авах цагт 10 зүгийн бурхан бодисод бүгдийг гэрч тавьж биднийг энэ хойдын зовлонгоос гэтлэхийг хэмээн тангаргалаад эдээний төдий хэрэгт гимгүй ядранд оройтсон бидний инхрийн амийг хурцуудгаар тасалж чадах тэр мэд бөгөөс бурхан бодисод бүгдээр худал өгүүлж хуурч үлдэх биш буюу? Хутагтны ялгуулсан тэмдгийг биедээ нөмрөөд өөрийн зүрхнээс үлэм жинхрийг хөгшин их болсон амтныг алуулдаг хүн тэр нь шашны дээрэмчин тойдын дүрстэй ярагчны үйлдвэр үлдэгчийн мөн тоологдохгүй буюу? Гасланд амтан биднийг алалгүй 50 сойрох химэн айлдгав. Тойн өгүүллээ. Та нарыг алахад надад хорлол юм болох буй. Амтан алуулдаг нь гагцхүү би бус энэ цагийн лам буйны багш мэргэд алдарт тойд бурсан хуврагууд эдхийн хэрэгт олон амтныг алуулвч түүнийг хүн гэмтэй гэж үздэггүй. Идэвгүй үйлцээр байдаг тул алуулвч гэмгүй нэлд. Химээвээс үхэр өгүүллээ. Одоо цагийн лам буйны багш алдарсан зармын зан журамд магад юм байхгүй. Мэргэн алдарт хийгээд өндөр сууртны үйлцэн бүгд хийлэн зүйл болох мөн бөгөөс дээдийн номыг твцсний муу үйл их зогины мэрэгдэд гарга ойрхон. Амьд үгсний горыг ураасан их зогины лам нарт гарах нойр тиймийн тул их хэдэд байгаа эрдэмт гівшийн хуурай нэрийг авсан шарын дүрс зарим нэгэн бэр цаг үргэлж амтныг алуулж махыг идэн твэрж өр төлөөсөнд олсон муу бие үлээс нь тулан мэд болгож таргалаад ямагт хитрхи гайхамшигт ялгамжтай эрдмийг олсон мэд санаж мунхран хөөрөлхөөр нүдэнд бүр үтсэн хийгээд чихэн сонссон бүгд гайхуулан үйлддэг. Тэр нь нохой хийгээд гахаан гэдэс цадах мэд ичгүүрээ алдсан явдал мөн. Ий номсон тэр болох тул түүний адил үйлдвэрийг үлдэж амтныг алж болохгүй
Туул анивэртэй. Хон яма өхөр гурвын яриа. Зарим нэгэн ухаан номд мэрийсэнгүй олон мянган тоотонбэр шашин болон номын үйлдвэр бүтээхийн зохилдлогын шалтгааныг санаж бусдаас албачлан булаана. Олон мянган тоотон амьтныг олон ховрогын зоогийн учирт түгэж өгдөг заншилтай. Түүнийгээ шашны зохилдохын шалтгааныг бүтээн байгаа хэмээн омоглон хөөрлөж байх юм. Тэр нь гутлаа усан доош урсгаад дээш ирэх мэт. Мэдл нь эрс буруу болсон мөн буй за. Номд итгэл явуулахын суртгаал нь амьтанд хорлол хөнөөлийг твчих. Тэр ямагт эрхмэн мөний тул номын тухайд олон амьтныг алах. Тэр байр далаагаас гал бадарсан мэд дарж үл болох тэрсүүдийн муу үзэлд автагдсан. Тэрс номын тогтоосон цаазыг өөрийн журамт бодтой авагч тэр нь Бурхны номын ёсны учрыг үл хүндэтгэж үйлдэхийн аргын дээд мөн буй за. Бусдаас малыг албаар авахын цагт эзэн нь дурлахгүй өгөх хэрэгтэй болбоос авагч бээр авав хэмээх сэтгэл төрөх сац ангид тонилгогчийн санварыг үндэснээс алдаад хар хүнтэй адил болдог гэм буй. Ёстой бусдын өн гүйцэн эдлийг хүчлэн булаах, шамдгайлан авахыг санвар алдахын уг мөн хэмээн Бурхан айлцсан буй за. Хэмээн айлцсанд тойн өгүүллээ. Би та нарыг юу хэлвч алуулах учиртай. Мөн та бүгдийн алсан хилэнц буй боловч арилгахын арга их сүнт харин тэргүүтэн буй. Тийм буй тул би бээр та нарыг алуулж махыг идэвч чухаг сүн тарин болон Бурхтын нэрээр ерөөл уншиж өөрийн хилэнцийг ч арилган үйлдэхэд та нарт ч тус болох нэг үлдэн химээвээс түүнд ямаа өгүүллээ. Бурхан нэгүүлсгүйбээр бидний тусад зарлиг болсон их сүн тарины айдсныг санаж гүйцэшгүй нэн олон буй боловч тэд бүгдийг тангараг болон санварыг сахигч бүтээвээс тус эрдмийг номлосон бүгд болох нь магад. Амьтныг алж болохгүй учир шалтгаан олныг сонсоод мэдсээр юу ч бодолгүй алуулагч та мэтэд ер итгэл явуулахын суртгаалд үл байх тул тангараг болон санвар сагсанд оруулж болохгүй. Тангараг санвар үгүй болбоос тариныг бүтээх боловч үл бүтгэн шагшаа бад цалгаарагсад тарин ном бүтэн хэмээн Бурхан айлцсангүй болоо. Шагшаа бад. Гаж буруу үйлсийг цэрлэж сэтгэлээ барих, санаа сахил, энлийг сайтраарлгах, хамаг өвчнийг амарлуулах, хүмүүний насыг цаглашгүй болгох, ямагт бусдын тусад орох тэргүүтнийг сахих сахилга. 3 шагшаа бад. Гэмт явдалгүй сахил, сайн номын хураангүй сахил, амьтны тусыг үлдэх сахил. Адшаагийн гигэн төвдийн олонх их бясалгалчийн хойчийн үр 3 муу заяа мөн химээ номлосон. Чи гимгүй амьтныг мэдсээр алуулахыг чинь үзвээс асран нэгүүлсэхгүй сэтгэл үнэрийн төдий ч үгүй нийл. Асран нэгүүлсэхгүй сэтгэлгүй болбоос их хүлэгний ном аль нь ч үл бүтэх болмой. Алуулж махыг идээд гизээ цадаа тарин хааш яаш уншиж хилэнцгийг арилгаад алагдагч нарыг өндөр язгуур хийгээд тонилхууд хүргэхийн аху их тус эрдэмтэй арга тэр мэд байвас түүнийг Бурхан мэдсэнгүй юу? Мэдсэн аваас хялбар арга тэр мэтийг яахавч айлдах хэрэгтэй. Ямар хэрэгтэй боловч амьтныг бүх алгатун хэмээн айлдсан үгүй буюу? Амьтныг алуулж их хилэн зүйлснээ зориулга ерөөл болгож уншдаг нь нэн ёсгүйгээр үл барам хэлэлцэхэтч бэлгшээлтэй үг биш. Бусад орны мэрэгд сонсвоос ич хүрт болох хэрэг. Хэрв тэр мэд үйлцэн буян болох бөгөөс Бурхан бүгдээр адгуус бүгдийг алаад ерөөл айлдваас болох тул биднийг юуны тул муу заяанд орхих буй. Идүүгээ та нар бидний аймыг авран сойрох химээлээ. Түүний үгийг сонсоод тойн өгүүллээ. Хүн алсан тул хилэнц нь хар хүнд болох учиртай. Надад болохгүй. Би алсангүй. Химээвээс хон өгүүлэх юм. Хэрхэвч алах хэрэгтэй болвоос гэлэн та өөрөө албаас зохилтой. Хар хүнээр бүү алуулах тун учир шалтгаан юу химээвээс 3 аймаг савын номд өөрөө алсан, бусдаар алуулсан хоёул бодтой алсны хилэнц болох ёс адилбэр үл барам бусдаар шамдаж алуулсан чамд амтан алсны хилэнц бүрдэж ирэхийн дээр бусдыг хилэнц хураалгахад оруулсан хилэнц 2 ирэх нь магад. Тиймийн тул
алах хэрэгтэй бөгөөс өөрөө алж айлд химээвээс тойн өгүүллээ. Би алсан бус миний нөхөд бүгд үйлдсэн тул надад арга үгүй гэлээ. Түүний үгийг сонсоод хонь өгүүллээ. Тэр ч ялгаагүй нөхөр бүгдийн юу үлдэж байгааг эс мэдвээс аргагүй. Мөн нөхрийн үлдэж буйг мэдсээр эс буцаан хүлээн авч хамт мах идвээс амьд тасалсны үлийг хамт хураахгүй. Үлгэрлвээс хөгшин чон нүхэндээ байж залуу чон нь хонь барьж авчран өгөглүүгээ адил химээсэнд үхэр өгүүлрүүн. Бас хүн нүгүүд өөрөө муу шалтгааныг арилгах тухай гүрэн буюу ламын шавдан тэргүүтэнд зориулж ном ганжуур хийгээд олон зүйлийн номыг уншуулах элдв үлийг үйлдүүлсэн тухайд цугласан олон хувиргын зоогт хэрэглэхийн тулд алга учиртай олон зуун тоот малыг гадан цуглархад дугны дотор хувиргуудын ном уншихын дуу хөрхөрхүй хийгээд тэр гадна алагдах амьтны зовлон туунаар бархирж нааш зааш харилцсан тэнцэлдэх мэт болох тул бурхан бодсодва номын сахиусан бүгдийн сонор халууцах бөгөөд хувиргын чуулганы ойр орчны газар дэлхийд цус хийгээд баас сэвс дүүрээд алагдсан амьтны яс 100 мянгаар тархад сарнаад мах идэгч шувууны аймаг олноор шууган дурсах мэт байдаг. Тэр нь энэтхигийн их үхээр болоод цэрэг дайлагдсан газар дэлхийн мэт болсон мууг үзвээс дээрхийн рашааныг их хортой нийлүүлж идлэх мэт. Бидний тоошгүй галавт 2 чуулганыг хурааж айлдсан ном тарин амьд толслохын их нүгэлтэд нийлсэн тэр ёс нь аяа тэр ном хайран хувраг тэд хайран гимгүү олон амьтныг зовлонд барилдуулж байдаг тэд хайран аяа алаг хоохой хэмээн сэтгэлээ гансарч айлддаг номын учирт алах үед гим эрүү мэд тэр аваас өөрийн дураар идэх хэрэгт алах нь юун өгүүлэх буй? Тэмийн тул биднийг алалгүй тайван сойрох гэлээ. Тойн өгүүлрэн. Та нарын өгүүлсэн тэр бүгд үнэн зөвтэй тул би хойн амтан алуулахыг чадхаар төвчээ. Одоо ч алуулахгүй аргагүй химээвээс түүнд өхөр идүүгээ яахавч бид тавигдах учиргүй болов хэмээн санаж шүүхрэн охилж байтал ярахчин ирээд үхрийн дэргэд их манчуурга газарт хаяж хөлийг хатуу аргамжаар чанга хүлээд дотроос уур бадраа царай нь маш муухай болж өөрийн сэтгэлд эрлэгийн илч илт ирсэн мэт санагдаж машит айн. Өөрийн аминд хайрлаж тачаах болон аюултай босныг зүрх хагарахын хэртэй илт болоод чихээ буулгав. Нүдэн хөхөрч ам хамраас ус савраад хөлн салгалж биеийн чичирч баймагц. Ярахчин бээр их манчуургыг аваад гарын тинхээ хүчээр үхрийн тархинд олон удаа цохилсонд үхрийн толгой олон анги хагарахын зовлон санаж гүйцэшгүй. Түүнээс хонь ямааг ярахчин бээр өвчүүний арсыг хурц утгаар хаглаад цээжинд гараа оруулж машид хурц утгаар өрцгийг цоолов. Амны судалд майчхын зовлон санаж гүйцэшгүй гэдлээд нулимс мэлтгэн хийн нүдээр ярахчны нүрт тормолзон хараад аврал итгэлээс хагцсан зовлонгийн хатуу гидэлсээр үгснээс хаана одох болцоо үгүй буйнд сэтгэл илэрхий эс болсон мөний тул амар заяаны зурдыг олохын арга үгүйд машид гутамшигт муу заяаны зурдыг олсноос ёроол хязгаар үгүй зовлонгийн далайд унах тэргүүтнийг нэгүсхийн хөрөнгө лүгэ төгөлдрүүд бээр санваас тогтоон чадах үгүй хэрэг болоо. Түүнээс гэлэн тойд тэдний итгэл явуулахын суртахаалд амтны хөнөх үгүй нь ямагт ирхэн мөн. Энэ ёсыг асар шинжлэн төгссөн миний шавь гівш дандар гэлэн лувсан цэрэн хоёр амт таслахын гим хорыг тусгаар зохион бичвээс зарим нэгэн тус болох тул хэрхэвч бичих хэрэгтэй хэмээн дурдав. Алагчин хоёрын харилцан хэлэлцсэн ёсоор бичсэн энэ нь бурхны хэр үгүй зарилгуудыг гэрч тавьж бичснээс бусдын муу гмийг өгүүлэх хэмээсэн санаа ерөөс үгүй. Халахын их хүрээний номын хан Агван хайдвын зохиол ёс төгөлдөр мэдхэд хялбараар амтны амийг таслах сүрхий мэсийг зайлуулан үлдэхийг мэдүүлэхийн тулд үүнийг амтанд нүгэлгүй шидийг өгөх болтугай. Төгсөв. Эрхэм сонсогч авгаа танд Тулаан нэвэртэй подкаст 160 гаруй жилийн өмнө монгол хэлнээ орчуулагдсан хонь ямаа өхөр горвын яриа үлгэрийг хүргэлээ.
үүнийг зохиосон Аг Ван Хайдав. Альвааг одоогоороо төсөөлөх нь өрөөсгөл юм. Үлгэр таалагдсан бол subscribe тавьчаад дарж сэтгэлээ үлдээгээрэй. Мөн тайлбар хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг манд дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. Танд, таны гэр бүлд эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.